Яваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов 100 оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 16-ны 5 гарагийн дугаар шуударгад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар Борхогийн Чимбатнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар төхөөрөмж шинжилгээх аян дэдэшин дэвшилтэд 3 тэг төхөөрөмж замун лаборын хоолойн цацлага вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ хамтран ажиллаж байна. За бэлзэн хоноттой үгүй юм дөхөргий. За манайхан хоб бацгата бэлэн л үсттэй. Бэлэн бэлэн байд юм дөө. Жил дөө. Би бол жилийн жил бэлэн байд шүү дээ. За тэгэхээр өнөөдөр танилцуулах алдартай товчхон дүр дээ. За өмнө нь хамтлаг танилцуулж байсан. Тэгэхдээ Давичи хамтлагийн тухай танилцуулж байсан бол одоо Давичи хамтлагийн гишүүн Каминганы тухай тус нь танилцуулахаар бэлдсэн байна. Хамтлаг салгаж эхэлж байна уу? Одоо биш нэг салгасан юм байна. Гişүүдээ салгаад. Ааха. Тийм. Гэтэ ихэрийг нь хүрх хэсэг бол яг шийдээгүүл байна л да. Ямар ч тач Камингон дуучин тухай юуртай ч ихлэ хүрх чийдэж бодож байна. За би бас өнөөдөр дуучин бүсгүй хүргэж байгаа. Манай сонсогчд надаас нэлээд удаан нэгсэн. Тэгээд орос дуучин болохоор жоохон тойрчгүйгээд исэн. Тэгээд мэдээлэл бэлтгэлээ. За Маленка Ястрана гэдэг дууг бол мэдгэл баг тийм ээ. Энэ дуугаараа алдааштай Наташа Королеваг танилцуулахаар бэлтлээ. Харин гэхдээ одоо харж байна уу? Харж байгаагүй мэн. Одоо л харж байгаагүй. Тийм. Дууг нь бол мэдж байгаа. Тийм, дууг нь мэдээ. Тэр клипэн дээр жоохон бахта дуулаад тоглолцсон болов уу? Агүй тийм. Тэрэн дээр нэлэх байсан уу гэж. Үгүй шүү. Тийм тэрхөөр л. Бид тэгтээ мартцсан бах уу? Ямар ч тийм. Зурагтаар бол дуу нь яваад клипийг яалтчгүй л үзсэн юм да. Үзсэн. Би өнөөдөр жингөө сонссон. Тийм байна. Та тэгээ наан мэдүү сонсож шийдчихгүй. Их ч нэг ютубээр танилцуулах үнээл сонсоод сууж байдаг дөө. Тийм байна. Тэгээ та шал өөр л хүн үзчихсэн да. Тэгж ярих ахмах бүжиглээдсэн шал өөр. Тэр дээр нэг ах байдгаа. За энэ хүнийг танилцуулахаар бэлдсэн. За Маленка Ястрана дуугаараа Оросын төдийгүй монголчуудыг бол байлдан дагуулсан дуучин Наташа Королева Украин гаралтай, Оросын алдартай дуучин байна. За X нөхөр Игор Николаевтэйгээ за би зарим нэг дуудлага буруу хэлж магадгүй шүү. Оросны нэр болохоор дөөд тоглож аягүйх дуулдаг байсан. Тэгээ хамгийн их алдар нэрийг хүртсэн буюу төхөртөөгөө хамтарч дуулдаг байснаар илүү олон хүнд хүрсэн гэж хэлж болох юм уу та. За дуушны уран санд нь шар алтан зул цэцэг гэдэг дуунуулын хит дуу. За Дэлбийн баал ус эндэг нь мөн бяцхан орон зэрэг одоо бяцхан оронч байхав тий. Маленка Ястрана гэдэг бяцхан ертөнц гэж орчуулж илээ. Одоо энэ царай нь бол миний мэддэг царай бод шүү дээ. Энэ нөгөө энэ царай тагд дууссан Аа шүү. тийм байна. Тэгээд байгаа юм шүү дээ. Тийм байна. Гэхдээ арай ч нялх биш байгаа зү. Тийм байна. Зя. Бага насныхын амьдралаас дуудвал ирээдүйн од маань 1973 оны 5 дугаар сарын 31-нд Киев хотод хөгжимчин гэр бүл төрсөн юм билээ. За тэгээ одоо бол 51 настай, өндөр нь 160 см өндөртэй, ер нь бол жижигхэн юм бүсгүй байгаа. За ээж Людмила нь болохоор Киевийн соёлын дээд сургуулийн одоогийн Киевийн үндэсний соёл урлагийн их сургууль болсон гинэ. Ардын аман зохиол, судлал, ардын дуу хөгжмийн зэмсгийн урлагийн техник дид профессор юм хүн байгаа. За Украиныг гавьяач хүчтэй юм билээ. Манайх шиг бас юм адилхан. За аав нь болохоор Владимир болохоор Эрдмийн найрал дууны тэргүүнээр ажилладаг байсан. За том эгч нь болохоор бас зөвлөлт Украин, Америкийн дуучин Русия гэдэг юм. Бүсгүй тийм байна. Хэрвээ гэр бүлээр л урлагийн гэр бүл гэж хэлж болно доо. За анх болохоор Наташа 1976 онд 3 настайдаа Украины радио телевизийн хүүхдийн найрал дууны бүрэлдэхүүнд багтаж тайзан дээр гарч гараагаа эхэлжсэн буюу 3 настайгаас л урлагийн дүр нь орсон байсан гэсэн үг. За тэгээд аав ээж хоёр нь замны өх ер нь авьяастай юм байна гэдгийг мэдэнгүүтээ аав нь Украины радио телевизийн их найрал дууны тайзан дээр аваадсан байгаа юм л да. За Комсомолын дараагийн хурал дээр тэрээр Аврора Кресер гэдэг дууг дуулж олон хүнд хүргэсэн. За ингээд 7 нас хүрэхэд нь аав ээж нь охиныхоо одоо урлагийнхан тэр авьяасыг илүү их хөгжүүлэхээр шийдээд ээж нь хөгжмийн сургуульд аваадсан ба. За тэнд бол Наташа төгөлдөр хуурыг бүр нэлээд сайн сурсан гэсэн. Үүнээс гадна Веревка гэдэг найрал дууны дэрэгдэх ардын бүжиг тэглэлтийн студиудаас суралцж эхэлсэн буюу лаг бүжгэлдэг юм байлээ. Өнөөдөр нөгөө дууг нь дуулж байхын тайзан дээр ингээд дуулж байхыг харсан чинь дуулахдаа ингээд бүжгийг бас хослуулж хийдэг юм байлээ. За ингээд бүжгэлж бас сурсан гэсэн үг. Ингээд 85 он болоход хүүхдийн найрал дууны наадам Наташа 12 настай байхдаа хөгжмийн зохиолч Владимиртай танилцсан байна л да. За тэгээ хүүхэд насаагт хамгийн гой дурсамж юу юм бэ гэхээр энэ бол миний гайхамшигтай хамгийн том дурсамж Владимир одоо хөгжмийн зохиолч Владимиртай танилцсан. Уулзсан явдлаа тогтцомноос гардгаа гэдэг чинь. За ингээд 12 настай болоход аль хэдийн одоо мэрэгжлийн дуучны төвшөнд дуулдаг болцсон тийм охин байсан. Ингээд 87 онд болохоор Наташа нэр хүндтэй Golden
Electronic Fork гэдэг тэмцээнд оролцсон маа. За ингээд Mirage хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнтэй хамт ингэж тайзан дээр тогсон юм билээ л дээ. За энэ тогсноороо тэр хамтлагийнхаа тэмцээний дипломын эзэн болсон буюу шагналыг хамгийн том шагналыг хүртэж чадсан баа. Эндээс энэ тоглолтноос маш олон хөгжмийн зохиолчид охиныг бол анхаарч харсан гэх юм уу. Энэ охинд юу н дуу өгч дуулвал амжилтанд хүрэх юм байна гэдгийг мэдчихсэн. Ингээ хөгжмийн зохиолч Александр охины үзүүлбэрээс маш их урам зориг авсан тул Наташад зориулж хүүхдийн мюзикл бүр ингэж бичиж өгсөн байдаг. За ингээд 87 оны хавар гэхэд Наташа анх төв телевиз болохоо CT гэдэг нэг телевиз гэдэг байдаг шүү дээ, тий. Гарч аялан тоглолтоо анхны тоглолтоо хийсэн. За өргөн тойрог гэдэг нэвтрүүлгийн зочноор хүртэл оролцсон маа. Жилийн дараа болохоор Киви гоо сайхны нэвтрүүлгийн хөтлөгч хийгээч гэж телевизэд хүртэл урьсан юм байлээ. За ингээд залуу телевизийн хөтлөгч хийгээд ингээд эхлэхэд нь төв телевизийн хөгжмийн редактор Марта нэлээд анхааралтай авсан гинэ. Энэ охин чинь ингээд дуулдаг юм байна. Гингүүт нь яг ингээ хоорондоо дотн болоод эхлэнгүүт нь одоо Наташа Мартад хөгжмийн зохиолынхан буюу нөгөө дуу бичлэгээ ингээд аваачиж өгсөн маа. За ингээд өөрөө бол дуучин болно, лаг дуучин болно гэдгийг мөрөөддөг байсан. Тэгээд мөрөөдлөө ч гэсэндээ хайдаггүй байнга тэмүүлэл ингээд явж ирдэг байсан. Яг гэхдээ бага насндаа нөгөө олонд хүрсэн, олонний танил болохыг хийгээрээр саад бэрхшээлих гарч ирдэг юм байна л да. Энэ юм гэхээр ажил хийх гэхээр одоо дуучнаас өөр ажил хийх гэхээр болж өгдөггүй. Дээрээс нь өссөн боловсролоороо одоо сурах гэхээр одоо өссөн чиглэлээр сурах гэхээр ерөөсө болдог байсан юм байна. Яа тэгэхээр циркийн сургууль сурах аягүй сонирхолтой байсан гинэ. Тэгсэн чинь циркийн сургууль бол оруулахаас авахаас татгалцсан байт юм билээ. Үгүй оруулахгүй гэд. Ингээ Наташа мөрөөдлөө ерөөсө орхиогүй удалгүй мөрөөдөл нь биелж сургуульдаа ч гэсэн орж чадсан байдаг. Ингээ 91 онд болохоор Наташа боловсролын байгууллага төгсөж чадаад pop гоцлол одоо дуучин мэргэжлэр төгсөж чадсан байдаг. Ингээ 80 онд болохоор 80 оны 100 болохоор дэлхийн хүүхдийн рок дууч тийм дүүрэн гоцлол дуучнаар Америкийн нэгдсэн улсад анхны одоо гадаад тийсэг аялан тоглолтоо хийж чадсан. Тэгээд Рочестерийн их сургууль суралцах урилгын хүртэл эндээс авсан юм билээ. Одоо уул нь мөрөөдөл нь бүр ингээд улам ойртоод яваад байсан ч гэсэнтэй гисэн идэж гэсэндээ Москвад нэр дууч хөгжмийн зохиолч Игорь Николаевын боё одоо нөхрийнхөө шалгаруултанд орохоор шийдсэн ба. Тэгээд сургуулаа ер нь болоод сургуульд орохгүй гэж шийдээд ингээд шууд шийдэнгүүтээ Наташа Москва руу нүүгээд продюсер Игорийн хажууд бол очиод одоо продюсер хийлгэх болсноороо тэдний хамтарсан ажлыг эхлүүлж болсон, амьдралынх нь эхлэлж бас эндээс тавигдсан байдаг юм байна. За хамтралчаа танилцуулаад үргэлжлүүлье. Төхөөрөмж шинжлэх аян ДДШ твшилтэлт 3 тэг төхөөрөмж. За тэгэхээр ДДШ компаниас үнэн хэрэглэгчдийн хүсэлтээр төхөөрөмж шинжлэх аян 4 сарын 1-ээс эхлүүлж байгаа юм байна. Эхлүүлсэн гэж явж байгаа гэсэн. За хэрэглэгчд маань хар цагаан станц нэрээр нь сайн мэдих 11-13 онд үйлдвэрлэж байсан Конко загварын телевизийн сувгуудыг үзэх боломжтой төхөөрөмжүүдийг төлхөө шинжилж байгаа юм байна. За ДДШ-ийн аль ч салбарт очиод олон давуу талтай шинжлэгдсэн төхөөрөмжөө өөр тохирох боломжийн нөхцлөөр худалдаж авах юм байна. За энэ дэвшилтэд 3 тэг төхөөрөмжийн давуу тал нь юу вэ гэхээр дотоодын болон дэлхийн шилдэг 150 гаруй суугтай байна. Монгол орны хаанаас ч одоо цаг агаараа шууд харах боломжтой, цагт барагдлагүй кино контент үзэх кино сантай байна. Хүссэн нэвтрүүлгээ бичлэгийн одоо нөхөж үзэх боломжтой гэсэн үг. Тэгээ интернет төхөөрөмжтэй холбогддог. За өөр дээрээ санах ойтой гэдгээрээс онцлогтой байна. За тэгээ орон нутгийн хэрэглэгчид хизээ зурагтын хөтөлбөр хүлээхгүйгээр цаг агаараа үздэг болсон их зүгээр гэж шүү. Цаг агаараа харж тийм байна. За тэгээ хүссэн нэвтрүүлгээ бичлэг хийхээр сануулад хизээд үзчихдэг буюу бичлэгийг л хадгалаад ингээ авчих юм байна. За интернеттэй холбоод 3000 киноноос түрээслээд үзчихин гэж шүү. Тэгэхээр гоё юм те. Яг үнэ. За тэгэхээр та бүхэн маань дэлгэнгүй мэдээллийг 77 77 14 34 77 77 14 34 гэсэн дугаар руу холбогдоод за эсвэл мөн ДДШ-ийн Facebook хуудас мэдээллийг авах боломжтой. Баярлалаа хамтран ажилласан төхөөрөмж шинжлэх аян ДДШ твшилэлт 3 тэг төхөөрөмж хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээ үргэлжлүүлэн мэдээллүүдээ хүргэе. За ингээд за нөхрийнх нь хувьд бол одоо Игорийн хувьд бол түүний дуулахыг сонсон даруйда дуучин зориулаад 1990 онд хит болсон дуулах шар алтан зул цэцэг хэмээх дууг нь бичиж өгсөн юм билээ. За энэ дууны нэрээр Наташа анхныхаа цомгийг ч бас гаргасан. За энэ дуугаараа Наташа оны шилдэг дуу наадмын финалд хүртэл шалгарч ирсэн байсан. За тэгээд энэ дууг дууснараа ер нь бол Оросд маш их нэр хүндтэй болж ирсэн. Яа тэгэхээр энтэнд одоо тайзан дээр дуулах болгонд нь хүмүүс ингээд битүү цуглараад хөөрч догтлсон үзэгчид яадаг юм гэхээр Наташагийн хөлд нь шарангийн алтан зул цэцэг дандаа ингээд шийддэг байсан гинэ. Байнга бүр ингээд хүлээж идэг тэр цэцгийг ингээд шийддэг байсан. За ингээд 92 онд Игорь Наташа нар хамтраад Дэлбийн бал усын дагин гэдэг хамтарсан дуугаа бас гаргасан байдаг. За энэ дуу гарснараа дуучны шүтэн бишрэгчний тоо даруй 10 дахин нэмэгдсэн. Бүр ингээд шууд нэмэгдэж ирсэн. За хэдэн жилийн дараа Наташагийн хувьд Пен гэдэг нэртэй би тасан цомгоо бас гаргасан байдаг. За эндээсээ би зөвхөн дуулдаггүй юм байна. Дээрээс нь дууныхаа шүлгийг бичиж чадах яруу найргийн авьяастай юм байна гэдгийг бас олж мэдсэн байдаг. Яагаад тэгэхээр урт хугацааны туршид дуучин
одоо нөгөө нэг Игрос буюу продюсероос үгүй чи надад нэг ийм хунгийн тухай дуу бичээд өгөөч гэж зөндөө гуйсан гинэ. Игор янз бүрийн хувилбараар уулын зохиож ингэж өгсөн байна л да. За чи энийг сонсоод энийг сонсоод үз янз бүрээр зохиосон ч гэсэн те Наташад ерөөсөө тэр нь таалагдаагүй гэсэн. За нэг л биш байна гэх. Тэгэнгүүт нь хөгжмийн зохиолч түүнд үзэг гаргаж өгөнгүү те тэгвэл чи өөрөө бич гэд ингээ үзэг өгсөн. За энэ мөчөөс эхлэн Наташа өөрийгөө яруу найраг буюу шүлэг бичиж чадна гэдгийг харуулж эхэлсэн байна. Ингээд ерөнхийдөө энэ хоёр салаад би даасан уран бүтээлээ хийх болсон буюу өөрөө дууныхаа үгийг бичиж эхэлсэн байна. За ингээд Наташа Игроос салсан ч гэсэн дуучны ажилд нь нэлээд бас салсан нөлөөсөн гэх юм уу. За ингээд алдартай дуунууд бол Хөнгөрсөн үеийн дурсамж зүрх итгэхүү үгүй юу чи байгаа газар одоо диваажин гэдэг цомгууд аараас нь гаргаж ирсэн байна л да. Ингээ мөн Орос, Израиль, Герман, Америк нэгдсэн улсыг тойрсон юм аялан тоглолтуудаа хийж эхэлсэн. За 95 онд болохоор Наташа 2 дахь Confetti гэдэг цомгоо толиулсан байдаг. Цомог нь гэхдээ 3 дуутай. За энэний одоо алдартай хит 3 дууга багтаацсан гэх юм уу бидний хамгийн сайн мэдих нэг бяцхан ертөнц буюу Маленька Ястрана гэдэг дуу орсон байт юм байна. Ингээ 2003 онд ч гэсэндээ бас нөгөө дуул уран бүтээлээ хийхийг хажуугаар юу гэх юм сурхаа ерөөсө зогсоогоогүй давхар ингээ сураад байсан. За Владимир Андреевийн гитээсийн жүжигчний техник бас төгссөн буюу жүжигчнэр төгсөж байгаа. За 2012 оны 6 сарын 2-оос эхлэн тэгээд NTV телевизээр Prime Хатан хаан нэртэй өөрийнхөө шоуг бол хөтөлж ирсэн. Гэтэ харамсалтай нь энэ нэг тийм удаан яваагүй олон хүнд хүрээгүй гэх юм уу нэг л ингэ цэцэгдсэн. Ингээ цуцлагдсан байдаг. Ингээ 2012 оны 9 сарын 10-наас хойш тэрээр ээжтэйгээ хамт дараа нь болохоор Александр Олешко, Роман Будников нартай хамт нэгдүгээр сувг дээр хоол идэх цаг гэдэг хоолны шоуг бас хөтөлж ирсэн. Нөгөө хоолоо хийгээл иддэг тийм шоуг хөтөлж ирсэн. За энэ шоу телевизээ 2 өдөр үргэлжлээд дахиж бас гараагүй ингээ зогссон байдаг. За ингээ 13 оны сүүлээр Наташа шинэ дуу бүтээх, шинэ бие даасах хөтөлбөр дээр ажиллахын тулд концертын үйл ажиллагаанаас ерөөхдөө завсарлага авна гэж шийдсэн буюу энэ тэнд концерт нэх оролцохоо болж эхэлсэн. Иннээс нь болоод нэг актер хил ам гарсан юу юм гэхээр Наташа дуучны карьераа орхиж байгаа юм байна. Одоо ингээ дуулахаа болж байгаа юм байна гэсэн нэг цуу яриа гарч эхэлсэн. Гэхдээ Наташа энэ цуу яриаг гэрс үгүйсгээд би хэсэг ингээ завсарлага авч байгаамаа. Одоо албан ёсны л юм арга хэмжээндээр би очиж дуулнаа буюу одоо томоохон тайзтан дээр ч юм уу тий гарнаа л гэж хэлсэн байт юм байна. Ингээ хэсэг хугацаа намжин байжсныхаа дараа босч уйл хэмээх шин дууныхаа клипийг бас гаргасан байдаг. Ингээд 2015 онд нэг 2006 онд гаргасан эхнийхээ цомгийн гаргаснаас хойш 9 жилийн дараа Magic of L нэртэй шин цомгоо бас гаргасан байдаг. За ингээ 16 оны сүүлээр дуучин Кремл болсон ойн тоглолтод бас оролцсон. Тэгээ дуучин бүсгүй Magic L хөгжмийн хөтөлбөр тоглолтоо хийж уран бүтээлийн 25 жилийн яваа бас угтсан байт юм билээ. За шоуны ихэнх хугацаанд Наташа нөгөө анх хүмүүст хүрсэн дандаа хит болсон уран бүтээлээ хүргэсэн гэсэн. За уран бүтээл хийхийг ажиж бизнес эрхэлдэг. Яасан гэхээр Crystal Dream гэдэг нэртэй үнэт эдлийн брэндтэй хамтран үнэт эдлийн дизайн дээр бас ажилласан. 2008 оны 5 сард тэрээр ээж охид нэртэй үнэт эдлийн өөрийнхөө хувийн цуглуулгаас гаргасан байх юм билээ. Одоо 2009 оноос зунаас хойш Москва дахь гоо сайхны салон нэгэд салоны эзэн болсон юм бэлээ. 20 оны 6 сард Наташа болон түүний нөхөрт нөгөө бизнес коронавирус гарсан шүү дээ. Дахал ноцтой нөлөөлсөн гэж мэддгээд гоо сайхны нөгөө нэг салаанаа тэгээд нөхөр нь болохоор бие тамирын зал буюу одоо фитнес ажиллуулж ирсэн. Бүр хүмүүсээ хаахаар шийдсэн буюу одоо ингээ бүгдийг хаацсан байгаа гэсэн үг. За нийгмийн үйл ажиллагаанаас болоод хэд хэдэн бас асуудалд орж исэн. Юу ингээд гэсэн 1995-аас 96 тэрээр Орос улбаны улсын ерөнхийлөгч Борис Ельцний 2 дахь удаага улиран сонгогдохыг дэмжижсэн буюу саналаа өг гэсэн кампанит ажилтнаас оролцож ирсэн юм билээ. Ингээ 2003 онд болохоор нэгдсэн Оросын намд бол элсэж ингээ орсон. За эннээсээ болоод Украин руу нэвтрэхийг хориглосон анхны од ус. Хамгийн анхны од юм билээ шүү дээ. Яагаад тэгэхээр Украины аюулгүй байдлын шалтгаанаар 5 жил нэвтрэх эрхгүй болсон буюу эрхээ ингээ хасуулсан. За ингээ 2016 оны 10 сарын 12-нд Украины аюулгүй байдлын алба Наташаг 5 жилийн хугацаанд энэ улсад нэвтрэхийг хориглосон байт юм байна. За 2022 оны 1 сарын 23-наас хойш Кремлд хийсэн концерт улмаас Литвд одоо нэвтрэхийг 5 жилийн хугацаараас ингээ хориглосон байгаа. За энээсээ болоод Европын хүний эрхийн шүүхэд хандсан одоо Украины шийдвэр эсрэг гомдол гаргасан анхны поп дуучин юм байна. Яхаараа намайг нэвтрүүлдэг юм бэ гэж албан ёсоор гомдол гаргасан юм байлээ. За хэд хэдэн бас асуудалд оролцож ирсэн. Анины юу ингэдэг гэсэн чинь 2015 оны 3 сард Наташа болон Сергей Глушко нарын ёс суртахуунгүй шинжтэй одоо нүцгэн зургнууд нь задарсан. Хувийн гэрэл зураг видеог Super.ru вебсайтад нийтэлсэн байдаг. Энтэй холбогдуулан Санкт Петербургийн хууль тогтоох
ассамблед нэгдсэн Орос намын депутатууд одоо бүр хэлэлцсэн гэх юм улсын хурлын гишүүн гэсэн шүү дээ. Виталий Милонов дуучныг насан туршаагүй хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт хийхийг нь хориглоод за Оросын урлагийн нэр хүндийг хамгаалах шаардлагатай гэж бүр мэдгдсэн гэхээр одоо бүр улс төрлөө орцсон гэсэн үг. За тэр үед нь нөхөр Сергей Глушкогийн гар утас суулгаад алдсан юм лээ. Нөхөр нь ингээд гар утсаа суулгаад алдаад тэдний хамт ахуйс нь хувийн нүцгэн зургууд олон нийтэд тэр жигтэй ингээд цацагдсан байдаг. Энэ мэдээлэл нь хэвлэл мэдээлэлээр тархаад хосууд нэр хүндийн хохирол нэлээд том амссан. За дээрээс нь сэтгэл зүйн асар их дарамтанд ороод сэтгэл зүйчдэр хүртэл очсон байт юм байлээ. Яа тэгэхээр Наташа энэ дулааны бол маш зулбсан. Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө авахаас үр харахгүй байдал орсон буюу сэтгэл санаа нь ямар амар хүн тулсан бэ гэдэг эндээс харагдах тий. За тухайн үедээ нөгөө төрийн шагналаа хураалгах аюулд хүртэл тулгарч ирсэн байдаг. Гэхдээ шүүхээр нэлээд ингэж явсныхаа эцэст хэргийг шийдвэрлүүлээд зураг нийтлсэн хэвлэлүүдээс нөхөн төлбөрөөс авч чадсан байт юм бэл хувийн зураг задлаа гэдэг үгнээс. За гэр бүлээсэн буюу хувийн амьдралаас нь дурдээ тийм ээ 2 удаа гэрэлсэн. За хамгийн ихнийх нь бол Игорь Николаев буюу одоо продюсер нь байсан шүү дээ. Анхны нөхөр нь Орчтын нэрт хөгжмийн зохиолч дуучин Игорь байсан. За 1992 онд гэрлээд 2001 онд бол албан ёсоор салсан байдаг. За Игорь хувьд түүний анхны нөхөр дээрээс нь бүтээлч хамгийн том зөвлөх нь байсан гэж ярьдаг. Дэлбийн баал усын тайг гэдэг хамтарсан төсөл дээр ажиллаж байхдаа романтик харилцаа нь бол одоо хоорондоо үүсэж эхэлсэн байдаг. Эхэндээ хосууд бол иргэний гэр бүл шиг хамт амьдарч ирсэн бил. Нэг хамтран амьдрах шиг гэх юм уу да батлуулж байраагүй үргэлдэг л юм байсан. Гэсэн хэдий ч Наташад бол ийм гэрлэлтээр бол амьдрах бол огт хүсээгүй юм билээ. Нэг бол эхнэр нөхөр болоод нэг бол сал гэдэг юм зарчимтай юм байна л да. Тэгээд ингээ 91 онд хосууд харилцаагаа албан ёсоор батлуулсан. За Игорь болохоор тэр хурмаа олон хүнд зарлахыг бол огт хүсээгүй буюу нэг олонний анхаарлыг татахыг хүсээгүй юм байлээ л дээ. За хурмаа бол гэртээ хийчихсэн. Игорийн гэртээсэн. Наташа Игорь нарын хамаатан садан найз нөхдийнхөө цомхон хүрээнд л болсон буюу хэдхэн хүмүүсийн дунд болоод осоо хоёр талаасаа гар үсгээ зураад ингээ батлуулсан байдаг. Энэ гэрлэлтийн хувьд бол ингээд 10 жилийн хугацаанд бол үргэлжилсэн байгаа юм л да. За тэгээд нөхрийнх нь хэлснээр яг Наташагийн хэлснээр салах болсон шалтгаан нь болохоор нөхрийнхөө мөнхийн урвалт гэж нийлсэн байдаг. Тэгэхээр одоо нөхөр өөр хүүхнүүдэд орооцолдож байсан гэсэн. За гисэн хэдий ч ойр дотны найзууд нь хэлэхдээ хосууд юунаас шалсан гэхээр Наташагийн нарийн түүхтэд зан аашнаас нь болоод л салсан штэ гэж хэлдэг юм билээ. Ер нь жоох юм түүхтэй ааштай хүн гэж хэлдэг юм байна. Ингээ хоёр дахь нөхөртөөгөө нэгцээ танилцсан гэсэн чинь Сергей Глушко гэж жүжигчин, тамирчин, за тэгээд тайчигч им залуутай таждаг бүжигчнийх нь нууц нэр нь болохоор Тарзан гэдэг нэртэй юм билээ. Тарзан гэдэг нэрээр бүжгэлдэг. За тэгээд хосод 2003 оны 8 сарын 21-нд Санкт Петербург гэх одоо гэрэлсэн байдаг. За хүүн бол Архип Глушко Правай болохоор 2020 оны 2 сарын 19-нд бол төрсэн байдаг. За тэгээд Наташа болохоор эцгийнхээ өвөө Архип Лукич Правайгийн нэрээр нэрлэгдсэн юм билээ хүүгээ. За Архип болохоор хүүн эцэг эхийн урлагийн замналыг үргэлжлүүлэхээр шийдсэн гэдэг юм уу да. Хөгжмийн салбарт бол хөл тавьсан ингэ явж байгаа. Дуу бичлэг тайзны үзүүлбэрт оролцдог олон нийтийн анхаарлын төвд юм байдаг хүү юм бэлээ. За Наташа Глушко нарын гэрлэлт нь бол чөлөөт гэрлэлт гэж тодорхойлогддог гинэ. Тэд бие биедээ итгэлтэй чөлөөтэй харилцаатай байхыг бол эрхэмлдэг буюу нэг тийм тандаад ч юм уу нэг буу юм болоод идэггүй юм байна л да. Осод 15 гаруй жил одоо хамтдаа ингэ амьдарч байгаа. Нөхөр нь одоо тайжигчаар ажилдаг. Тэгээ Наташагийн хэлснээр болохоор нөхөртөө бүрэн итгэдэг гинэ. Ерөөсөө намайг хуурн гэж боддоггүй. За тэгээ гэрэлсэн жилүүддээ нөхөр нь өөрийг нь хуурч магадгүй гэж бодол ерөөсөө огт төрж байгаагүй гэж хэлжсэн юм байлаа. Гэхдээ 20 онд болохоор Наташагийн гэрт нь үнэт идлэл алдагдсан, хулгай хэрэг гарсан. За яг энэ үед нөхөр Сергей Глушко тухайн үед өөр эмэгтэйтэй харилцаатай ил болсон. Нөгөө хуурахгүй гэж бодож байсан нөхөр нь хуурчихсан. За Глушко тухайн харилцаагаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээ дээрээс нөгөө уулздаг байсан эмэгтэй нь жирэмсэн болсон гэж мэдгдсэн. Бүр тийм баларсан болсон. Гэтэ яг хожимны энэ мэдээллийг үгүйсгэсэн л хэлээ л дээ. Жирэмсэн болоогүй гэдэг. За Наташагийн хувьд энэ мэдээллийн дараа нөхрөө уучлсан гэр бүлийн харилцаагаа хадгалж авч үлдэхээр шийдээд буюу одоо нөхөртгөл байгаа л та. Тэгээ түүний нөхөр Тарзан нь төрсгөө өдрөөр нь бүрэн нүцгэн бүжиглээд одоо тэр бичлэгнээс задраад олон нийтийн ярианы сэдв болж исэн юм хил амд орж лээсэн юм билээ. Тэгээ энэ хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж олон нийтийн дунд бүр хэлэлцүүлэг өрнүүлсэн буюу зөв буруу тэх ёстой ингэх ёстой гэж буу болж исэн юм билээ. За дараагийнх нэг цуврал нь болохоор 21 онд Наташа Америкийн их улсад амьдардаг найзтай хүүхэд төрүүлэх боломж олгосон тухай мэдээлэл гаргасан буюу тээгч их нь болсон юм уу да гэдэг ийм ойлголт төрөхөр байсан. Найз нь хүүхэд төрүүлэх боломжгүй гэхдээ өөрөө тээгч их нь болсон юм уу да гэв чинь мэдээлэл нөгөө баттай их сурвалжаар нотлогдоогүй. Нөхөр Сергей Глушко энэ талаар
бүр юу яриад байгаа юм бэ? Би наадлаа ч сонсож байгаа ч хүн байна гэж хэлсэн байдаг. Тэгээ Наташа энэ мэдээллийг болохоор олон нийтэд дэлгэхдээ их болгоомжтой хандаад сөрөг нөлөө үзүүлэхээс имиж байгаагаа илэрхийлсэн байдаг. За тэгээ энэ дуйлаанууд нь Наташагийн одоо хувийн амьдралд нөлөөлсөн ч гэсэндээ уран бүтээлийг өргөжлүүлээд олон нийтийн анхаарлын төвд байсаар л байгаа. За бас нэг актер том хэргийг гэрч болсон юм байлээ. Одоо 24 онд болсон хэрэг. 11 он сард болохоор Санкт Петербург хотын тэр нэг дүүргийн шүүхэд болсон дуучин Игорь Талковын алгын хэргийн шүүх хуралдаанд Наташа гэрчээр оролцсон байдаг. Тэр нь болохоор 1991 онд болсон алгын хэрэг байлээ. Тэгээ 10 сарын 6-нд болсон үйл явдлын үеэр тайзан дээр яг ингэ дуулж ахт нь л нэг юм буун дуу муу гарсан юм л да. Гэтэ би яг дуулж ахтаа тэр буун дууны чимээг бол сонсоогүй. Тэгээд гинт тоглолт ингэ зогссон. Тэр тоглолт зогссны дараа эмч нарыг хайж эхэлсэн гэж мэдүүлсэн бэлээ. Тэгээ тухайн үед болсон мөргөлдөөн буудлагын гэрч бол байгаагүй. Хин яг буудцсан гэдэг нь одоо урт тогтоогүй юм бэлээ. Тогтоогдоогүй. Тэгээ тухайн ойрын үйл явдлын талаар яг юу болсон бэ гэдэг мэдээллийг бол өгсөн байдаг. За одоо нэг актер асуудал гарсан байгаа нь нөгөө нэг Наташагийн Маленька Ястрана дууг Украинд хоригдсон юм байна. За тэгээд монголчууд бол сайн мэдэх энэ дууг одоо Оросын улбаны иргэншилтэй ч гэсэндээ Украинд төрсэн Украинд хүн байхгүй өөрөө. Харин түүнийг 2016 оноос Украинд буюу төрсийн оронд орохыг нь хоригдсан байна. За тэгээд ямар учраас Украинд очиж болохгүй байсан талаараа Наташа Оросын улбаны улсын НТВ телевизийн нэвтрүүлэгт орохдоо тайлбар өгсөн билээ. Тэр нь болохоор миний энэ Маленька Ястрана дуу Украины аюулгүй байдлын албанаас өдөөн төрхөрсөн дуу гэж үзсэн юм буюу энийг нь орчуулахдаа жижигхэн уус гэж орчуулсан билээ. Уулын чинь нэг тийм ертөнц мөрцөнцөл гэсэн утгатай юм билээ шүү дээ. Тэгээд ингэж дуудаад одоо Украиныг жижиг улс гэж доромжилж байна гэж үзсэн байсан. Ингээд Украины дотоод хэрэгт оролцоод газар нутгийнх нь бүрэн бүтэн байдал халтаж байна гэж дүгнсэн юм билээ. Тэгээд их нутагтаа очих хэргийг минь 5 жилээр хассан гэж ярьсан билээ. Ингээд Украины аюулгүй байдлын албанаас дуучин босгоод 2017 оны 1-р сард л эмээг гэхийн оршуулгах ёслолд нь оролцоход нэг л удаа виз олгож байсан. Тэрнээс хойш бол Украин руу нэвтрэх хэргийг хассан л яваад байгаа юм байна. Тэр гэр бүлийнх нь бол Украинд байт юм шүү. Сайн арга. Эмээн л нас барсан тий. Одоо аав ээж мэж бүгд нас барсан шүү дээ. Баггүй. Тэнд нь мэдээж гэр бүлийнхнийг нь оршуулга байдаг. Энэ хүн одоо очиж чадахгүй л яваад байгаа юм байна. За баярлалаа. Энэ дуушны болохоор нэрээс өстө сонсож байгаа юм шүү. Энэ дуу нь бол гэхдээ бага ухаасаа л ер нь байнга сонсдог гэсэн шүү дээ. Дан гэдгсэн чинь тэр чин жижигхэн уус гэж орчуулгахдаггүй юм байлээ шүү. Жижиг ертөнц гэж орчуулгадаг. Тэр нь болохоор уус гэж орчуулаад буян болоод байгаа юм байна. За баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийн алдартанд руу орцгоё. Дараагийн алдартан маань өмнө Давичи хамтлагийн тухай танилцуулж ирсэн. Өнөөдөр хамтлагийн гишүүн Каммингёны тухай танилцуулах гэж байна. За хамтлагийн гишүүн Каммингё 1990 онд төрсэн. За бага ухаасаа л эхний мэдээлэл нь болохоор бага ухаасаа л ер нь их тийм хөөрхөн охин байсан гинэ. Яа тэгэхээр юу гэдгийг бага байхдаа ингээд олонний анхаарлын төвд байх юм дуртай байсан гэж байна. За миний чихвч жоохон сонин сонсдог байх юм. Сул энэ үеэс Мэдгүй. Зааж гараа. За одоо болж гэнэ нэг сонио цойрайтай ааж байгаа юм шиг таны яриач цуг сонсогдох шиг сонин сонсдог. За ямтаач багасаа бол ер нь их тийм нээлттэй тэгээд дуучин болох мөрөөдөлтэй буюу ер нь зурагтаар гардаг нэг юм хүн болох сон гэж боддог байсан гинэ. За ингээд 2005 онд дунд сургуульд сурагч байхаасаа эхлээд нэгэн энтертайнментд ороод ингээд бэлтгэдэж эхэлсэн. Тэгээд ахлах сургуульд ордог жилдээ түүнийг алдартан болох гэж бэлтгэдэж байгаа гэсэн иймэрхүү яриа цуу яриа гарсан гэнэ л да. Сургуулиас манай одоо нөгөө ангид чинь нэлээ хөөрх юм охин байгаа гэж бодохгүй дуучин болох гэж байгаа юм байлээ гэл. Тэгэхээр ч нөгөө хүн болгон сонирхож тэ. Тэгээд ингээд сургуульдаа сүултээ бүр сурч чадхаа болох хэмжээний стресстэй ч ихэлсэн гинэ. Ингээл завсарлага болохоор баах хүмүүс ингээл анги дээр наваарал ингээл тэр охин ингээл яриад байдаг ус учраас тэгээд сургуулиасаа ер нь гарыг гэж шийдсэн. Ээжтэй байсан юм байна. Ээж би ер нь сургуульдаа сурч чадахгүй юм шиг байна гэд. Яасан чи ээж нэггүй ерөөсөө болохгүй чи боловсралтай байх хэрэгтэй гэд ингээд тэр үзэл бодлыг нь бол ингээд эсрэгүүцсэн гэсэн. Тэгэд 10 жил тохосоо л хөөхөн алдартай бүр юм пен капатай. Тэгээд өндөр чи одоо бараг 4-5 мянган хүн байдаг гэсэн гэлөө. Тийм учраас нөгөө байнга л одоо ингээд ширээн дээр нь ингээд биелэгсэл дээр эсвэл захиа ярьчдаг. Тэгээд завсарлагаанаар хүүхдүүд оорчдаг гэсэн учраас сүүлдээ ингээд шантарсан. Гэхдээ дараагийн буюу одоо анги дэвших үед нь ангийнх нь найзууд тусалж эхэлсэн гинэ. Завсарлагаан болох юм бол одоо чинь юм нээлттэй одоо цонхнууд байдаг ш солонгос сургуулиудын дунд тэр мэрийг ингээ сонингоор хаачдаг. Эсвэл тэр хүүхдүүд орж ирэхээс өмнө тэр хаалгыг ингээ найзууд нь төгччихдэг гэсэн гинэ. Тэр нь орж иж хүмүүс ингээ тэр охин миний тэрэг ингээ яриа өдөөчүүд юм эсвэл ингээ төвхтэй байлгаад байхгүйгээр нам жимс тий хаачдаг гэсэн гэсэн. Хойлоо дэмжээ ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлж. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар арчимчлангийн анхны ундрагаас авсан аршаа хандгаад ажинжуулаа. Хандгаад ажинжуулаа аршааныг их ундрагыг бохирдуулахгүй он удаан хугацаанд онгон агшин байдлаар нь хадгалах хойж үдэ өвлүүлэх
өвлүүлэг үлдэх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд авч хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хүнсний эрүүл ахуйн шаардлагын хангасан савлгаатгаар үйлдвэрлэх байсан байна. За та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брендэд дэмжээрэй. Захиалгын утас 88 тэг 5 37 73 88 тэг 5 37 73 гэсэн дугаарлал бүгдээрээ. Баярлалаа нэвтрүүлгийн дэмжээлагчаар Аржинчуулингийн анхны ундрагаас авсан хандгатай жанчуулан байлаа. Баярлалаа. За тэгээ 10 жил тахаасаа л нөгөөх ингээд алдартай байсан учраас ер нь хүүхдүүд их зүгээрэл уддаг байсан. Тэгээд энэ найзуудынхаа ачаар одоо ахлах сургууль бол амжилттай төгсч чадсан. Тэгээд одоо ч гэсэн найзуудтай найзалдаг юм байна. За тэгээ 3 жилийн турш дуучин болох гэж бэлтгэгдсэн боловч яг дуучны гараагаа эхлүүлэх гэхээр хэд хэд удаа хойшлогдчихсэн юм. За одоо 2007 оны тэдэн сард боллоо гэлгэснэ. За ер нь одоо болчлоо. Тэгж байгаа тэдэн сард болъё гэдэг ч юм уу те. Нэлээд олон удаа хойшлуулсан учраас сүүлдээ за би ер нь дуучин болж чадахгүй байх үедээ гэхээс айх болсон. За гэвч 19 настаа амжилттай дуучны гараа эхлүүлсэн буюу одоо тэр Давичи гэдэг хамтлагийн гишүүнээр дуучны гараа эхлүүлсэн гэсэн үг. За тэгвэл тэр Давичи гэдэг хамтлагийн гишүүн Ихэритэй хэрхэн яаж анх танилцсан тухайнаас товчхон дурдъя. За хамтлагийн гишүүн Ихэригийн хувьд бол энэ Камингон дуучнаас бас ихчлээ хитэ ихч. Тэгээд анх сонсон юм л да одоо чи ингээм хамт дуулах юм ба их тийм хөөхөн охин ирнэ гэх. Тэгэхээр за хөөхнөр алдартай охин ирнэ гэсэн одоо ямархуу охин байх юм бол хэл хүлээлттэй суужсан гэж. Тэгээд орж ирэхээр нь харсан чинь сургуулийн дөрөв хувцас формтой их л тийм хөөхөн охин орж ирсэн гэнэ. За ингээд тухайн entertainment-ийн нөгөө хариуцсан ажилт нь тэр хоёрыг хооронд танилцуулсан юм байна л да. Гэхдээ тэр танилцуулж байгаа хүн нэг жоохон үл ойлголцол үүсгэр танилцуулсан гэх юм уу. Одоо энэ чамдаа одоо нэг хамтлагт дуулах ихч байгаа шүү ч гэдэг юм. Одоо бид хоёр шиг хамт нэвтрүүлэг хөтлөнө гэж танилцуулахгүйгээр зүгээр энд одоо ажилдаг хүн байгаамаа гэсэн үгнээс танилцуулсан. Тийм учраас нөгөө энэ дуучин бүсгүй хувьд бол энэ ихч одоо зүгээр л ер нь одоо арын ажилч байдаг юм. Тиймэрхүү ажил хийдэг ихч юм байна да гэж бодсон гинэ. За тэгсэн нөгөө ихч гишүүн би тийм одоо алдартай одоо хүн болохооргүй царайтай байсан юм уу гэж сүүлднөөс хэлж ирсэн юм байна. Тэгээ гомдонгоо уг нь өөрөө болохоор хамтлагийн гишүүгээ танилцуулах гэсэн чинь нөгөөх нь болохоор яг зүгээр нэг юм те компани нэг ажилтан л арын ажилчин их юм багтаа л гэж бодсон юм байна лээ. Тэгээ ийм байдлаар анх танилцсан. Тэгээ одоо бол өстой зүү орох зайгүй маш сайхан дотн нөхрөлдөг. За дараагийн баримтанд бондгор байсан үе бас түүнд байгаа. За хүн бүрл түүн шиг сайхан биетэй болох гэсэн гэж хүсдэг гинэ. Ер нь солонгос алдартууд дундаас маш гоё бие хатаатай тооцогддог. За тэгээ түрүүн хэлсэнтэй хэд хэд удаа дуучны гараа эхлүүлэхээс өмнө нөгөө хугацаанд хойшлогдоод өөрөө их стрессцэн гэсэн шүү дээ. Тэгээ энэ үедээ сэтгэлээр унаа таргалсан гинэ нэлээд махлаг болсон юм байна. Тиймээс хүмүүс яг дуучны гараа эхлүүлэх үедээ уг нь өмнө их төөрхөн турхаа хүн байгаадсэн чинь яг нөө стрессцнээс болоод нэлээд таргалсан бах та яг дуучны гараа эхлүүлж таарад тэгээ хүмүүс тэр 10 жилийнх нь өдрөнд хувцастай нэг хоёр хөөрхөн зургийг нэг одоогийн зурагтай харьцуулангуудаа хүүе фотошоп хэрэгэлсэн байсан юм шүү дээ. Үгүй ийм охин байгсан гэсэн чи одоо шал өөр юм бондгор охин байна шүү дээ. Худлаа байсан юм шүү дээ гэх мэт чинь шүүмжилж хэлсэн гэнэ гадаа дүр төрхөөс нэхлээд за тэгээд гэвч дараа нэг удалгүй болж ингээ хассан гүгүмаг чи монголоор одоо амтад төмс идэв нэлээ өдөр болго амтад төмс идсэн гэсэн. Ер нь солонгосчууд чинь дэглэм байрахтаа амтад төмс хэрэгэл байгаад тийм. Тэгээд амтад төмстэй дэглэм байраад маш хурдан хугацаанд турсан. Тэгээд их сайхан гоё өргөн таацтай гинэ. Тэгээ багтаа уулын тааснаас нэг төрлийн баг санаа зовдөг байсан. Одоо ийм бахаар тэгэл хүүхдүүд гоочлолтой чи ямар том таацтай, ямар том бөхстэй ч гэдэг юм ингээд доголдог солонгостой сонин шүү дээ. Тийм. Тэгээ ховор талдаа юм да. Тэгээд тэр байдлаас болж байгаа сэтгэлээр ундаг байсан. Гэхдээ нас яваад нас бийд хүрсний дараа бол хүмүүс хүүе харин ч наач чиний хатаарх мар шинж чанартай үнэхээр гоё харагдаж штэ гэд. Одоо бол өөрийнхөө биенээс хамгийн сэтгэл одоо хангалуун байдаг зүйлүүд ерөөсөн юм гоё сайхан таазан да. Сэтгэл хангалуун байдаг байх нэ. Тэгэл бохох гайхах хэрэгтэй. За лафорын хоолойн цэцлэг вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ өрөөдгөр хамтран ажиллаж байна. Тэгэхээр Вьетнам улсад үйлдвэрсэн ургамлын гаралтай хоолойн цэцлэг байгаа. Найрлагандаа зүгийн жилий, зүгийн бол, гааны тос, лимоны тос, цайгаан гааны тос, за мөн ургамлын нийс ханд агуулдаг байна. За хоолойн бүх хөвдөлтөнд цацаад чиргэлэх юм байна. Спиртний агуулмжгүй тэгэхээр спиртнээс харшилтай хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой. Ханиалга намдаа, өвдөлт намдаа, үрслийн эсрэг, бактери болон вирусын эсрэг. За тэгээд цацсны дараа хоолойн өвдөлтийг намдаадаг бахан 8 төрлийн ургамлын тос агуулсан гэдгээр онцлогтой. За насан туршид болон 6-аас дээш насны хүүхдүүд өдөрт 2-оос 3 удаа амны хөндөрөөгөө шууд шүршиж хэрэглэнэ. Нэг удаад 2-оос 4 удаа шүрших юм байна. Харин 3-аас 6 насны хүүхдүүд өдөрт 2-оос 3 удаа амны хөндөрөө шууд шүршинэ. Нэг удаадаа 2-оос 4 удаа шүршиж хэрэглэх нь. Харин 3-аас доош насны хүүхдүүд бол хэрэглэхийн өмнө эмч болон эм зүүчээс заавал зөвлөгөө авах ёстой шүү. Холод хуудасны дугаар 80-8 56 20 80-8 49 69 гэсэн дугаарлал бүгдээрээ. Баярлалаа хамтран ажилласан лаборын хоолойн цэцлэг вирус бактери эсрэг байгалийн эмчилгээтэй эмийн заавартай заавал танилцаарай манайх. Баярлалаа.
За дараагийн мэдээлэл нь порно миньон гэдэг хочтой байсан юм байна. Тэ ямар актер гоч вэ? Харин тийм. Гэхдээ одоо хүний нэрний урд порно болгоч жоохон эвгүй л энэ. Тийм. Порно ами, порно чанцаа гэдэг бол бас жоохон эвгүй шүү дээ. Тэгээ яагаад ийм нэртэй болсон бэ гэхээр нэг нэвтрүүлэгт оролцоод тэг яг нөгөө хамтлагаараа оролцсон юм байна л да. Энэ Давич гэдэг хамтлагаараа. Тэгээд нэг нэгнийхээ хобби сонирхлыг хэлсэн юм байна л. Одоо хоёулаа суужлаа гэхэд ами хичээс хоббиг биелдэг ч юм уу, та миний хоббиг хэлдэг ч юм уу те. Тэгээ энэ хоёр мөр ингээд сууж агаад энэ дуучин Камингон хэлсэн байна л да. Хэри ихч одоо хэри оны чуяны адунтаг хэсо гэж хэлсэн юм байна л да. Энийг одоо монголоор орчуулах юм бол адун гэдэг маань хүүхд хэлж байгаа жоохон хүүхд. Тэгэхээр энэ хэри ихч маань юм одоо хобби сонирхол нь те. Ер нь бол юм хүүхд шиг болохоор анимашн их дуртай гэж хэлсэн юм байна. Тэгээ солонгосоор одоо порног бол ядун гэж хэлнэ. Ядун. Адун гэдэг маань болохоор хүүхд байна шүү дээ. Тэгээ энэ ядун адун хоёр төстэй сонсогдоод тэг яг нөгөө тэр одоо ярилцлагын дунд бол хүмүүс л хүчээсээ юу гэсэн бэ? Порно гэсэн нэмэх юм гэсэн. Тий. Тэгэнгүүтээ чи юу порно гэж хэлсэн үү гэл ингээд жоохон ушгаад яг тухайд бол нэлээ хөвгчлөлтэй болж дууссан л та. Тэг яг хүмүүстэй хэсэгтээ жоохон цаашлуулад чи порно мингонштэй порно мингонштэй гэж цаашлуулдаг байсан гэсэн мэт. Тэгэхээр бол яг тэгж бол хэлээгүй юм байлээ. Буруу сонссон юм байна шүү дээ. Буруу сонссон гэсэн үг. За дараагийн баримт нь уувал бас уусан шиг уучдаг гэж байна. За 2 шил сүүжиг бол өлхөө уучдаг гэсэн байна. Бас их хурдан уудаг гинэ. Тэгээ арх уугаа согтоод эхлэхээр нэг хүн болгонд нэг юм зан аран шин тэгээ янз уулдаг шүү дээ. Хамт ууж исэн хүнээ гэрлүүний уулах жоохон дургуйлчдаг гэж байна. Одоо нэг тийм арвуулаа суужлаа гэж бодъё л та. Тэгвэл хин нэг ингээл босгол юм бол хүчээ хааж гад хамаа яах гэдэг. Тэгээ байж л та гэлээ жоохон эргч гэдэг юм уу нэг тийм өхөөрдөм зан ааш нь гараад ирчихдэг. Тэгээ хойлоо үлдээл та уйл та гэл ингээд байж л та гэлээ. Тий яг тийм байдлаар ингээд хамт байх гад ерөөс хүмүүсийг явуулахгүй байнгын нэг юм бүртгэл хийчдэг гэсэн үг. Тэр явц юм уу тэр яагаа явчваа гэл гуниглал тэр нь үлдсэн юм уу гэх мэтчлэн тий. За тэгээд ихэвчлэн өдрийн цагаар алкогол хэрэглэдэг гинэ. За яа тэгэхээр бас нөгөө жингээ барих ч гэдэг юм гой сайхан бие хадгалахын тулд орой алкогол ухаарч бас нэг жоохон эрэлэнд тийм байгаа ч тийм таргалж маргалаас ахуулаад. Ер нь эрт уучвал эрт чартаал эрт уусгах. Тий. Тэгээд орой дээрээс нь нэг хөдөлгөөн хийж болно шүү дээ. Тийм учраас өдрийн цагаар алкогол хэрэглэдэг гэсэн байна. Тэгээд 2 шишэл сүүжүүнээс гадна бол уух нь ууж чадна. Гэхдээ бүр цаашаага уувал нэг юм ууж байгаа гэхээс илүүтэйгээр юм манралтын байдалтай ууж байгаа учраас ер нь л нэг 2 шилийг л уудаг гэсэн мэл. За дараагийн баримт нь хит дундаа анхандаа дургүй байсан гинэ энэ хамтлагийн Давичи хамтлагийнхан. За ер нь баллад чанарын одоо нэг юм жоохон уянгалаг гэх юм уу те дуунууд дуулдаг байсан л да. Тэгээд 2009 онд 82 гэдэг юм данс төрлийн дуу гаргасан. Тэгээд хамтлагийн ахлагч Ихэри энэ дууг анх сонсчоод гоод юм уянгын дуу байснаа тэр яг нэг сонсоод үзэх юм бол тийм уянгын байдлаар эхэлдэг байхгүй. Тэгснэ гинтгэн л give me a call me baby гээл те. Ингээл хонгор мэн гээл баахан юм ритмлэг болоод эхлэнгүүт дотроо бодсон маа л да. Яриач те ямар баллад дуу вэ гэж бодоод тэгээд бараг яг нэг одоо give me a call baby гэдэг нь таксины жолооч дуудаж байгаа юм шиг айгүй гэдэг мөн тийм онцгууд байна. Яаж дуулах юм гээл дуулахаасаа санаа зовж байсан чинь энэ онцгой гэж бодож байсан дуу нь хит болоод тэгээ ерөөсөө Солонгосын тухай үед чи 2009 онд хаа сайгүй явдаг гэсэн гудамжаар л энэ хоёрын дуу хаа сайгүй give me a call baby гэд тэгээ сүүлдээ энэ хоёр маань баг уулын оройд хүртэл энэ дууга дуулсан маа. Тэгэхээр Давичи хамтлагийн баг хамгийн шилдэг дуунуудын нэг нь болж өөрчлөгдсөн. Тэгээ солонгосчууд ч гэсэн одоо энэ 82 гэдэг дууг байнга караоке дорохоор дуулдаг юм бэл. Би ч гэсэн бас караоке дуулж байхдаа нэг дуулж илсэн юм байна. Тийм бүр амд орсон. Тийм. За дараагийн баримт нь ютубер болсон. 2018 онд өөрийн өдөр тутмын амьдралаа хуваалцдаг ютуб хуудас нээсэн. Тэгээд өөрөө влогоо янзалдаг буюу одоо тэр бичлэгээ өөрөө эвлүүлдэг юм л дээ. Тийм учраас нөгөө яг нөгөө өөр хүний тусламж аваад ч гэдэг бичлэгээ янзлуулах гэхээр өөрийнхөө хувийн амьдрал учраас нэг хэсэг баг миний өдрийн тэмдэглэл шиг болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэсгээ асах уу, энийг оруулах уу, яг ингэн нэгээ тэрийгэ заавал өөрөө ингэж хийхгүй бол өөр хүнд итгээд ингээ өгчвөр шаал өөр хүн хүсэжсэнээс шал өөр бичлэг болчих гээд байгаа учраас байнга тэрнтэй одоо анхаарч явдаг. Тэгээ сүүлийн үед нь 2018-аас хойш юм байна л да. Ноутбук ингэж байнга чирж явж ингэж тонгоо зусаар байгаад хүзүүндээ бас нэлээд жоохон хүчлээстэй болоод тэгээд өнгөрсөн жилд өгсөн ярьцлага дээр би одоо энэ хүзүү хүчлээстэй болохоор нэлээд үнэтэй юм хүзүүний тус авцаа одоо төрөж байгаа гэж бас ярьсан байлээ. Тэгээд яг хүмүүс тэр одоо бичлэгтэндээ одоо тусалдаг ч гэсэндээ өөрөө бол ингэ зэгцлээ цаашаа өгдөг. Тэгээд 1 минутын нэг юм бичлэгийг тасдаж янзлахын тулд 1 цагаас зарцуулдаг гэж. Бараг тийм баг шүү. Нэлээд ажиллагаа. Гоё байх бичгийн тулд. Тэгээд дээрэс нь цаг хугацаа өнгөрөх тусам илүү сайн хийх гэж хичээгээд одоо нэг юм айхтар том цүн хурж явдаг нэ тэрэндээ нэг юм 3 камер батарей гэж баахан олон юмнууд ингээ хийцэн авч явдаг. Гэхдээ яг нөгөө талаараа урамтай зүйл нь юу гэхээр бичлэгээ ингээ өөр янзлаад оруулахаар сэтгэл хэсэг дээр нь хүмүүс бол маш гоё эргээртэй юм гоё янзлсан байна. Тэгэхээр гоё бичлэг байна гэх мэтчлэн урмын үгсүүдийг бас
ашигладаг гэсэн байна. Манай мега ашиглам те. Янзлаас суучдаг штэ айгүй Тийм шүү те. дээ. Манайд бол чадахгүй мэлээ тийм юм гэж. Жоохон төвөгтэй одоо компьютер дээр баахан суугаал ингээл юм хийгээд байгаа ч бас хэцүү шүү дээ. Хайрт. За дараагийн баримт нь салсны дараа бас эм орно гэж байна. За одоогийн байдлаар гэрлэх хүнтэйгээ уулзрааг байгаа. Энэ хамтлагийн гишүүн ихээр нь хүнтэй суудсан, хурмилсан. Тэгээд яг нөө хамтлагийн гишүүнтэй эгч нь ингээд турмаа ичгэрэл байнга асуудаг гэлдэггүй чи одоо хизээ борлогдох гэж байна. Хизээ хүнтэй суух юм бэ гэнэ гэж байнга асуудаг. Гэхдээ одоохондоо бол тэр насны хайр арай олж амжааг байгаа. Тэгээ өмнө нь олончуудаа уйлж салж исэн тухайгаа бас хэлсэн байл. Яг хүн л юм ч одоо эм орно тий бас нэг уйлж салах тиймэрхүү асуудал байна. Гэхдээ жоохон нэг тийм өөр байдлаар салдаг гэх юм. Хүмүүс ч одоо ингээд салсныхаа дараа шууд ингээд эргээд нийлхэсэн ч юм уу нэм сангалзаал тий өөрөөр ингээд уцааны ингүүдэд дуудлага гарцсан байдаг ч гэдэг юм уу мессеж утсан би чамайг санаад байна ч гэдэг юм тий тийм байдлаар салдаг болоо энэ дуучин бүсгүй хувьд тэгдүүг нэ салсны дараа бол харин ч гой цоглог өгдөг чинь тийм гойны гутрал төрөг харамсал марамсал ерөөс байдгүй салсны дараа харин салснасаа бүр нэлээд хугацаа өнгөрсний дараа гинтхэн л ингээл гутраал хямраал сангалзаал ингээл залгамаар санагдал уулзмаар санагдаад эхэлдэг гэтэл нөгөө салсан залуугийн хувьд бол салсны дараа гуниглаад гутраа дуусаад аль хэдийн идэгрээд те мартаадсан баг мартчих үед нь эргээд сануулаадгүй би чинь гэд ингээд ороод ирдэг. Тэгэхээр эргээд яг тэр үед нь залгаад ингээд нийлээ гэхээр би бас өөрөө нэг тийм яагаад ч юм яг салсны дараа ингээд нэг юм ороод ингээд шахлаад байдгүй. Тэгээд бүр сүүлд нь л ингээд шахлаад байдгаал гэдгээ хэлсэн байлээ. Тэгээд нэг нөтөлд оролцохгүй ярэ би өмнө нь одоо үргэлжлэсэн залуучуудаа бүгдд нь хайртай байсан гэж хэлсэн. Тэгээ яагаад гэж хэлсэн бэ гэхээр тэр нь ярианых нь нюанс л юм байсан л да яг зүгээр. Үнэхээр жинхэнэ хайрыг мэдэрч үзсэн үү гэд. Тэгэхээр нөгөө за тэгээд одоо мэдэрч үзээ энэ бичлэг тий одоо нэвтрүүлэг чи маш олон хүмүүс үзэж байгаа шүү дээ. Одоо магадгүй миний эксүүд ч гэсэн суулгаад үзэж ш магадгүй ш. Тэгэхээр би ямар ганц удаа хайрлсан, хоёр удаа хайрлсан гэх юм бол тий одоо нэг 5 экстэй байлаа гэхэд хоёрыг нь хайрлаа, гурвыг нь хайрлаагүй ирсэн шүү дээ. Тийм учраас би бол бүгд нь хайртай байсан шүү гэж хэлээд тэр нэвтрүүлгийг дуусгасан байлээ. За би ч гэсэн ингэж хэлээд дуусгах тоо. Гэхдээ угаасаа л тэр чинь за 5 хүн байлаа гэхэд 5 хүн өөр хайраар хайрлах байлгүй. Яг адилхан хайраар хайрлана гэж байхгүй л гэж тийм ээ. Яг хөө тэгээд тавуулаа жинхэнэ хайрл байсан л гэж хэлж л байгаа юм байна л та. Та их ч бас жинхэнэ хайр маар юу болж байна яаж? Байсан байлгүй дээ. Би чинь гараг чин сэтгэлээс хайрлж хэлээ. Тийм ээ. Хайр сэтгэлээ гэж. Наач нөгөө нэг юм юун дээр бичлэг юун дээр яваад юм да. Инстаграм дээр явж байлаа да. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний салсныхаа дараа гаргадаг үйлдэл гинэ. Эмэгтэй хүмүүс болохоор салсныхаа эхний 7 хоногт нь уйлж унжаал нүсэлмсэндээ живээл уугаал ингээд найз руу залгаа санжийн барьж ингээд ингэдэг гин. Тэгэл 2 дахь 7 хоногоос нь арай гайг болоо санаа дурсан. За 3 дахь 7 хоногоос нь баг мартаад 4 дахь 7 хоногоос нь хэвээ амьдралд ордог гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь эрэгтэй хүмүүс болохоор эсрэгээрээ буюу эхний 7 хоногт нь зоостой фридом болчлаа те би найзуудтайгаа гараад жороо шовуудаал ингээд хэлдэг. Тэгэл 2 дахь 7 хоногоос нууж тэн жоохон багсаал жоохон дотгошоогоо эм орл нь явагдаал. Тэгэл 4 дахь 7 хоногоос нь санаал уйлал эсрэг ингэж явдаг гэсэн. Тэгэхээр мань хүний бодлохоор эрэгтэй хүн шиг юм байна. Эрэгтэй хүн шиг салдаг юм байна. Тийм юм байна тий. Энэ давич амлаг маань бас Монголд ирж тоглолтоо хийжсэн. Тиаратай хамт иржсэн санагдаж байна. Тэгээд тухайд яг тоглолтыг нь бас үзчихсэн. Тэгэл хамнаг солонгосч үжин гэдэг чинь пам моосоо гээл ингээл хоол идсэн хоолоо байнга асууж өгдөг те. Тэгэл тайцсан дээр тэнгууд яг би тоглолт үзэж байхад ингээд хажууд нэлээ олон монголчууд байгаа шүү дээ. Тэрлээс яг хоол идсийг асуудаг юм бол гэдэг чинь одоо хамгийн том анхаарал халамж нь юм шиг байгаа шүү дээ. Тийм тэр чинь нэг тийм таны хоол идсэн нэг тийм юу гэдэг чухал гэхээсээ илүүтэйгээр зүгээр бараг нэг юм одоо дараа уулзах гэхээ те нажунга пам монгожаа ч юм уу те дараа хоёулаа хамт хоол идэ гэдэг зүгээр дараа тэгж жаад уулзъя те яри ярил гэсэн үг байхгүй. Тэрнээс ч нэг заавал хоёулаа уулзаад хоол идэх утга бол байхгүй. Тэгэхээр нэг соёлын л нэг тийм ялгаа юм шиг. Бид нар тэр хоол мал хамаг шамаагүй шүү дээ. Эзэн мэд үү тийм үү. Хамагч хоолоо идсэн үү гэдэг гараад сонин сонсдог. Харин бас нэг соёлын ялгаа юм шиг. Зя сонирхолтой юм байна. Энэ төргөө нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч ханцаа Амийн хариуцлагчаар Борхогийн Чимбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар төхөөрөмж шинжлэх АНД дэш дэвшилтэд 3 тэг төхөөрөмж мөн лаборын хоол онцлог вирус бактери эсрэг байгалийн эмчилгээгээр хамтран ажиллалаа. Өргөжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгийн улаан сонсорой түр баяртай. Баярлалаа.